Сайн байцгаана үзэгчдээ. CPA Voice хөтөлбөрийн энэ удаагийн дугаараар бид улсын секторын санхүүгийн удирдлага, түүнтэй холбоотой асуудлаар ярилцахаар сангийн яамны нэгтлэн модох бүртгэлийн бодлогын газрын дарга доктор Дэд профессор Палармаг урьж ирүүлээд байна. Таны өдрийн мэнд хүргэе. За та бүхэнд бас энэ өдрийн мэнд хүргэе. Дэлхийн нэгтлэн модогчдын холбооноос батлан гаргадаг улсын секторын нэгтлэн модох бүртгэлийн олон улсын стандартыг манай улс хизээнээс мөрдөж байгаа вэ? За энэ стандартын мөрдөлт өнөөдөр ямар түвшинд байгаа вэ? За улсын секторын нэгтлэн бодох бүртгэлийн олон улсын стандарт бол ер нь бол 2000 оноос хойш өөрөө дэлхийд даяараа мөрдөгдсөн ийм стандарт. Ер нь бол шинэ стандарт. За Монгол орн бол энийг 2003 оноос хойш мөрдөж байгаа. За яг энэ стандартын дагуу одоо төсвийн байгууллагын өөрөлдөл улсын секторын нэгтлэн бодох бүртгэлийн олон улсын стандартыг төсвөөс санхүүжилт авдаг. Төсвийн одоо бидний хил зайснаар төсөвт байгууллагад бол шууд мөрдөж байгаа. За дээр нь төсвийн ерөнхийлөн захирагч нар засгийн газрын нэгтгсэн санхүүгийн тайлан бэлтгэхэд одоо энэ стандартыг бол Монгол улс тууштайгаар мөрдөж эхэлсэн байгаа. За манайх бол анх одоо төсвийн байгууллагуудад энэ стандартыг орчуулж хэвлүүлэх ажлыг сангийн яам 2003 оноос хойш Дэлхийн банкны санхүүжилт дэмжлэгтэйгээр бол хэрэгжүүлж эхэлсэн. За яг өнөөдрийн байдлаар бол Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа 6000 7000 орчим төсвийн байгууллагууд энэ стандартыг мөрдөөд санхүүгийн тайлангаа гаргаж байна. Гэхдээ энэ стандарт маань бол өөрөө accuracy-д бол тулгуурласан байгаа. Мөн адилхан төсвийн тухай хууль болоод нэгтлэн бодох бүртгэлийн тухай хуулинд төсөвт байгууллагууд, засгийн газрын байгууллагууд accuracy-оор нэгтлэн бодох бүртгэлийг хөтлөхийг бол хуульчилсан байгаа. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар Монгол улсын одоо засгийн газрын төсөв маань өөрөө шууд одоо accuracy-тэй болж чадаагүй байгаа. Мөнгөн суурьаар бэлтгэгдэж байгаатай холбогдуулаад бид нар одоо засгийн газрын нэгтлэн бодох бүртгэл бол өнөөдөр бүрэн accuracy системд бол шилжиж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл бид нар мөнгөн суурьаас accuracy сурч шилжих шилжилтийн шатанд буюу практикт одоо ярьж хэвснээр бол сайжруулсан мөнгөн суурийг хэрэглэж энэ стандартыг бол мөрдөж байгаа. Энэ стандарт маань өөрөө улсын секторын нэгтлэн бодох бүртгэлийн олон улсын стандарт бол өөрөө accuracy-тэй бүртгэл гаргахыг одоо зөвшөөрснөөс гадна бас мөнгөн суурьаар санхүүгийн тайлан гаргахыг зөвшөөрсөн юм стандарт хүртэл байдаг. Гэхдээ бид нар бол бүрэн accuracy-д одоо шилжүүлэхийн төлөө одоо ажиллаж байна. Тэгвэл сангийн яам цаашид энэ чиглэлд ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа вэ? 2023 онд accuracy-д улсын секторын нэгтлэн бодох бүртгэлийн олон улсын стандартыг нэвтрүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг одоо сангийн сайдын тушаалаар баталж мөрдүүлж байгаа. За энэ хөтөлбөрийн дагуу бол бид нар 2023 оноос 2028 он хүртэлх хугацаанд accuracy-д одоо шилжүүлэх ажлуудыг хийж одоо дуусгана гэсэн ийм одоо хөтөлбөртэйгээр бол ажиллаж байна. За тухайлбал одоо 2023 оноос эхлүүлээд бид нар улсын төсвийн байгууллагуудад мөрдөж байгаа одоо дансны заавар журмуудыг одоо шинчлэх, за нэгтлэн бодогч нарыг сургах, за тэрнтэй холбоотойгоор холбогдох системүүдтэй цахим системүүдийг шинчлэх энэ ажлууд бол сангийн яам дээр бол тасралтгүй хийгдэж байна. За ер нь сүүлийн өнгөрсөн одоо 20 жилийн хугацаанд бид нар нэгтлэн бодогч нарыг бол улсын секторын нэгтлэн бодох бүртгэлийн олон улсын стандартын талаарх одоо мэдлэг олгох тэднэрт одоо тасралтгүй сургалтуудыг бол сангийн яам явуулж ирсэн. За тэрний зэрэгцээгээр бол энэ стандартыг бол бид нар жил болгон ч бас амжихгүй байна. Ер нь бол тодорхой хугацааны давтамжтайгаар бид нар олон улсын стандартыг монгол хэл дээр нэгтлэн бодогч нарын гар дээр бол хүргэж байна. За энэ хүргэсэн энэ стандартаа үндэслээд бид нар нэгтлэн бодогч нарыг сургах, за нэгтлэн бодогч нарыг сургагч багш нарыг бэлтгэх энэ ажлууд бас давхар явагдаж байгаа. Тэгэхээр энэ accuracy-тэй бүртгэлд одоо шилжүүлэх ажил бол дан ганц одоо сангийн яамны бол ажил биш. Өөрөөр хэлбэл бид нар одоо дан ганцхан хөтөлбөр гаргаад юм уу, дан ганцхан улсын секторын одоо санхүүгийн тайлангийн маягтуудыг өөрчлөөд заавар журмыг гаргаснаар энэ ажил бол дуусахгүй. Энэ бол маш олон зүйл одоо нөлөөлдөг ийм ажил байгаа. Энд бол одоо улс төрчдийн хүсэл эрмэлзэл нэг номерч чухал байдаг те. Өөрөлдөө бүтэн accuracy-д одоо санхүүгийн тайлан бэлтгэхэд бол улс төрчдийн одоо манлайлал нөлөөлөл бас их чухал байдаг. Энэ бүх улс оронд бас ийм хандлага ажиглагддаг. За дээр нь одоо ихтэй сургуулийг нэгтлэн бодогч мэргэжлэр төгсөөд тэгээд төсвийн байгууллагад ажиллаж байгаа энэ одоо ихтэй сургуулийн байгууллагуудын гол одоо бүтээгдэхүүн болох нэгтлэн бодогч нарын ур чадварын асуудал байна. За дээр нь техникийн асуудал байна. За сүүлийн үед бол хамгийн чухал яригдж байгаа цахим систем цахимжуулалт, за тэгээ хиймэл оюун ухаан энтер гэсэн энэ зүйлийг одоо хэрхэн яаж
хүлээн зөвшөөрч энэ үйл ажиллагаанд мөрдүүлэх вэ? За тэгээд дээр нь аудитуудын бэлэн байдлын асуудал байна те. Өөрөөр хэлбэл эдгээр одоо гаргасан санхүүгийн тайланд одоо accuracy-тэй санхүүгийн тайланд яаж аудит хийх вэ гэдг нь манай одоо хараат бас аудиторууд, төрийн аудиторуудын ур чадвар, эднэрийн одоо бэлэн байдлын асуудал байна. За тэгээд энэ үйл ажиллагаа чинь бүхэл бүтэн одоо менежментийн дагуу явагдана. За энийг одоо явуулах одоо менежментүүд тий өөр хэлбэл одоо удирдах, төслийн удирдах баг, төслийн одоо удирдлагууд гэх мэт маш олон зүйл хамаарч байгаа. За ингэж одоо бид нар өөр хэлбэл засгийн газрын одоо санхүүгийн системийг үр ашигтай, үр дүнтэй ингэж авч явах юм байгаа. За яг энэ хүрээнд бол сангийн ам одоо за сургаж ийн бид нар ур чадварыг дээшлүүлж ийн. За стандартыг нь орчуулж гаргаж монгол хэл дээр болгож өгч ийн. За дээр нь бид нар үндэсний аудитын газар, хувийн аудитын компаниудтай мөн адилхан хамтын ажиллагаатай байна. Тэднийг одоо энэ шин заавар журамд бас сургаж ийн, дадлагжуулж ийн гэх мэтийн. За энэ үйл ажиллагаанд мөн одоо төрийн бас байгууллагууд давхар бас татагдаж оролцож байгаа тийм ээ. Өөрөөр хэлбэл хувийн аудитын компаниуд маань өөрөө яг төрийн мэргэжсэн эхлэн бодгчийн институтын гишүүнчлэлд байдаг. За дээр нь одоо манай энэ төсвийн ерөнхийлөн захирагчийн болон төсвийн байгууллагад ажиллаж байгаа мэргэжлийн эхлэн бодгч нарыг бас зарим тохиолдолд бол бид нар хуульд заасан яг тэр хуулийн хүрээнд бол мэргэжсэн эхлэн бодгч байхыг шаардж байгаа. Хууль эрх зүйн орчинг одоо хангаж биелүүлэхэд манай мэргэжсэн эхлэн бодгчийн институт хүртэл одоо төрийн бас байгууллагууд ингэж оролцдог. Тэгэхээр олон талын оролцоотойгоор бид нар энэ ажлыг бол сүүлийн 20 жилийн хугацаанд сангийн ам үндсэндээ одоо гол олох үүргийг гүйцэтгэж бид нар удирдан чиглүүлж авч явж байна. За сүүлийн жилүүдэд бид нар энэ дунд хугацааны түрүүн хэлсэн 2023 онд сангийн сайдын тушаалаар бид нар энэ дунд хугацааны хөтөлбөрийг батлуулсантай холбогдуулаад за энэ хүрээнд одоо сангийн ам дээр одоо жишээлбэл тайлан баланс гэдэг цахим системүүд ажиллаж байна. Төсвийн байгууллага болоод хувийн компаниудын санхүүгийн тайлан хүлээж авдаг системүүд ажиллаж байна. За төрийн албаны цалингийн нэгдсэн систем ажиллаж байна. За энэ нэгдсэн системийн тусламжтайгаар одоо төсвийн байгууллагын нэгтлэн бодгч нарын маш их үйл ажиллагаа бол одоо хөнгөвчлөгдөж байгаа. За дээр нь програм хангамжийн компаниуд бас энэ ажил татагдаж орж ирдэг. Яагаад гэвэл төсвийн байгууллагуудын нэгтлэн бодох бүртгэлийг бүртгэл хөтөлтийг одоо автоматжуулах энэ чиглэлд бол хит хитэн одоо програм хангамжийн компаниуд үйл ажиллагаа явуулж сангийн яамнаас тодорхой одоо дүнэлтүүдийг авсны үндсэн дээр төсвийн байгууллагууд хэрэглээд нэгтлэн бодох бүртгэл санхүүгийн тайлангаа бол гаргаж байна. За бас нэг хийгдэж байгаа ажил нь бол төрийн засгийн газрын санхүүгийн удирдлагын нэгдсэн систем гэдэг систем бол сангийн яам дээр одоо сүүлийн нэлээд олон жилийн туршид энэ системийг одоо хөгжүүлэх ажил бол амжилттай хийгдэж байгаа. За энэ хүрээнд одоо төрийн сангийн манай сангийн яамны төрийн сангийн газар дээр портал гэдэг систем бас ажиллаж байна. За гэх мэтийн одоо зөвлөдөө одоо дурдж болохоор байна. Тэгэхээр энэ хүрээнд бол бид нар бас олон талын хамтын ажиллагааг одоо хөгжүүлж штэ олон талын хамтын ажиллагааг зохицуулж иж нэгдсэн удирдлагаар хангах, хамтарч ажиллах хүрээнд одоо үйл ажиллагаа явуулж байгаагийн үр дүнд манай засгийн газрын нэгтлэн бодох бүртгэл бол бас өнөөдрийн бидний дүгнж байгаагаар бол нэлээд өндөр амжилтанд бол хүрсэн байгаа. За энийг бол та нар одоо юугаар дүгнж болох вэ гэвэл үндэсний аудитын газраас одоо жил болгон засгийн газрын нэгтгэсэн санхүүгийн тайланд бол аудит хийдэг. За энэ хийж байгаа аудитын үр дүнд гарсан төсвийн ерөнхийлөн захирагч нарын санхүүгийн тайлан түүний чанар тий. За тэгээд энд нь аудит хийсэн аудитын компаниудын дүгнэлтүүдээс та нар эдгээр одоо мэдээллүүдийг нээлттэйгээр одоо авч үзэх бол боломж нь бол хангагдсан байдаг шүү. Дэлхийн нэгтлэн бодгочтой холбооноос доктортой байдлын тайлгналын стандартыг гаргаж улс орнуудад мөрдүүлж эхэлсэн байгаа. За тэгвэл манай улсын хувьд ч гэсэн бас энэ доктортой байдлын тайлгналыг ямар хөө түвшинд байна вэ? Улсын секторт энийг мөрдөх болов? За доктортой байдлын тайлгнал буюу олон улсад бол ESG тайлгнал гэдэг товчхоноор одоо нэрлээд ингээ хэвсчихсэн. За Монгол улсад бол бид нар энийг байгаль орчин нийгэм засаглалын стандарт гэж ингэж ярьж байгаа. За энэ хүрээндээ бол дэлхийд даяараа ер нь бол ямар ч их хандлага байдаг вэ гэвэл эхлээд энэ гарч ирж байгаа одоо тайлгналын стандартууд тайлгналын энэ стандартууд бол эхлээд хувийн секторт мөрдөгддөг. Тэгээд улсын секторт бол мөрдөгдөж байгаа. Хэрвээ та нар санаж байгаа бол нэгтлэн бодох бүртгэлийн олон улсын стандарт бол хамгийн анхных нь 1973 онд батлагдчихсэн. Би түрүү хэлсэн улсын секторын нэгтлэн бодох бүртгэлийн олон улсын стандарт дэлхийд даяараа 2000 онд батлагдчихсэн. Тэгэхээр улсын секторт бол энэ үйл ажиллагаа бол хувийн секторын дараа ингэж одоо явж исэн ийм одоо түүх байгаа.
Гэхдээ одоо энэ доктортой байдлын тайлгналын стандарт бол хувийн сектороос ингэж хол одоо хоцорч хөгжихгүй гэдэг нь бол тодорхой харагдаж байгаа. Дэлхийн одоо энэ одоогийн явж байгаа чиг мэргэжлийн чиг хамтлагаас харах юм бол тийм учраас Монгол оронд бол яг хөө энэ ESG тайлгнал буюу байгаль орчин нийгэм засаглалын тайлан маань өөрөө хувийн секторт тэр дундаа санхүүгийн салбарын бол энийг бол гаргаад бас чамгүй амжилтанд хүрчихсэн ийм практик туршлага байгаа. За сангийн яам мөн адилхан энэ чиглэлд хувийн секторын салбаруудад одоо энэ доктортой байдлын тайлгналыг гаргуулах чиглэлд бол бид нарт Азийн хөгжлийн банкнаас техник тусалцаа хэрэгжүүлж ажиллаж байгаа. Үндсэндээ IFRS буюу санхүүгийн тайлангийн олон улсын стандартын S1, S2 гэсэн доктортой байдлын тайлгналын толилуулгатай холбоотой хоёр стандартыг орчуулад олон нийтэд хүргэчихсэн байгаа, хэвлээд хүргэчихсэн байгаа. За энэ хүрээндээ сангийн яам бол эхний ээлжийн одоо ямар хэлбэрээр энэ тайлгналыг аж ахуй нэгж байгууллагуудаас хэдийн үеэс гаргаж эхлэх вэ гэдэг дээр улс орны бэлэн байдлын судалгааг бид нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр бас гүйцэтгүүлж байна. За одоогийн байдлаар бол бид энэ S1, S2 буюу санхүүгийн тайлангийн олон улсын стандартад байгаа энэ доктортой байдлын толилуулгын стандартыг яг одоо 27 оноос ч юм уу 26 оноос мөрдүүлнэ гэсэн эцсийн шийдэл бол гараагүй байна. Өөрөөр хэлбэл бид нар бол улс орны одоо яг бэлэн байдлын үнэлгээ бол хийгдэж байна. За энэний дараагаар бол нэлээд одоо зүйл тодорхой болж гарна гэж ингэж харж байгаа. За улсын салбарын хувьд бол одоогоор бид нар улсын сектор дээр бол стандарт яг ийм стандарт маань өөрөө бол одоо олон улстай батлагдаж гараагүй байна. Дэлхийн нэгтлэн бодгочдын холбооноос энэ улсын секторын нэгтлэн бодох бүртгэлийн олон улсын стандарт яг энэ одоо доктортой байдлын тайлгналын стандартыг батлах юм бол сангийн яам одоо цаашид хэрхэн яаж энэ мөрдүүлэх вэ гэдэг үйл ажиллагаа бол илүү тодорхой болно. Та өмнө нь улсын сектортой холбоотой ажилд төрийн бас байгууллагатай хамтарч байгаа талаар дурдсан. Тэгвэл Монголын мэргэжлийн нэгтлэн бодгочдын институттай цаашид хэрхэн хамтарч ажиллах вэ? Ер нь бол Монголын одоо нэгтлэн бодох бүртгэлийн салбар тэгээд нэгтлэн бодогч нарын хувьд бол төрийн байгууллага талаасаа бол сангийн яам, төрийн бус байгууллага талаасаа хамгийн том гишүүнчлэлтэй нь манай Монголын мэргэжлийн нэгтлэн бодогчдын институт байгаа. Тэгэхээр Монголын мэргэжлийн нэгтлэн бодогчийн институт маань бол өөрийнхөө одоо асуудлын хүрээнд засгийн газрын санхүүгийн системийг боловсронгуй болгох, улсын секторын санхүүгийн удирдлагыг боловсронгуй болгох хүрээнд сүүлийн жилүүдэд бас нэлээдгүй ажил хийгэж ахиц гаргаж байгаа. Тэрний нэг жишээ нь бол улсын секторын санхүүгийн удирдлагын хөтөлбөрийг энэ олон улсад батлагдсан энэ хөтөлбөрийг Монгол улсад орчуулад тэгээ Монгол улсад тохирсон хэмжээнд боловсруулад Монголын одоо нөхцөлд нутагшуулах ийм ажлыг бол хийж эхэлсэн байгаа. Тэгээд энийг бол одоо сангийн яам бол маш их одоо юу гэдгийг баяртайгаар хүлээж авч байгаа. Яагаад гэвэл бидний одоо хийх ажилд одоо тус нэмэр болж нилээдгүй одоо энэ улсын секторт ажиллаж байгаа бараг 4-5 мянган нэгтлэн бодогч нарыг энэ чиглэлээр сургаж өөрийнхөө одоо санхүүгээр өөрийнхөө хүчин чадалд тулгуурлаад ингэж төсвөө санхүүжилт авахгүйгээр энэ ажлыг ингэж хийж эхлэх гэж байгаад одоо яам бол маш их одоо баяртай байгаа. Тэгэхээр зэрэг Монголын мэргэжлийн нэгтлэн бодогчийн институт бол энэ чиглэлийн ажлыг одоо нийт нэгтлэн бодогч нартай илүү одоо тодорхой сайхан тайлбарлаж өгнө гэж би бодож байна. Баярлалаа. Монголын мэргэжлийн нэгтлэн бодогчдын институтын улсын секторын санхүүгийн удирдлага хөтөлбөрийн менежер Ханд Цоож мэдээлэл өгөхөөр хүрэлцэн ирээд байна. Улсын секторын санхүүгийн менежментийг олон улсын мэргэжлийн байгууллагууд яагаад чухалчилж үздэг юм болоо? За Монголын мэргэжлийн нэгтлэн бодогчдын институт Дэлхийн нэгтлэн бодогчдын холбооны гишүүн, бас Аз намхан талын нэгтлэн бодогчдын холбооны гишүүн. Тэгээ энэ утгаараа Дэлхийн нэгтлэн бодогчдын холбоонд ерөөсөө нэгтлэн бодогчдыг улсын сектор, хувийн секторт ажиллаж байгаа нэгтлэн бодогчдод зориулаад өөрийн гэсэн ур чадварыг дээшлүүлэх, техникийн ур чадвар болон хувь хүний ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр маш олон арга хэмжээнүүд авч хэрэгжүүлдэг. Улсын секторт ажиллаж байгаа нэгтлэн бодогчдын ур чадварыг дээшлүүлэх зөвхөн нэгтлэн бодогчд биш, мэргэжлийн чиглэлээр ажиллаж байгаа эдийн засгчдын ур чадварт ч гэсэндээ хувь нэмрээ оруулах зорилгоор энэ улсын секторын санхүүгийн удирдлага гэдэг хөтөлбөрийг боловсруулад байгаа. Англиар хэлэх юм бол энэ public sector financial management гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл төрд ажиллаж байгаа хин ч байсан гэсэн энэ улсын секторын санхүүгийн удирдлага хөтөлбөрийг сонсож төрийн мөнгийг зарцуулах гэж байгаа, төрд ажиллах гэж байгаа бүх хүмүүст ер нь энэ хөтөлбөр бол зориулагдсан гэсэн үг. Улсын секторын санхүүгийн удирдлага төслийн хүрээнд хэрэгжиж байгаа ажлуудын талаар та мэдээлэл өгөөч. Улсын сектор бол сүүлийн
одоо дэлхийн нийтэд ч гэсэндээ улсын секторт ажиллаж байгаа нэгтлэн бодогчдыг ур чадварыг дээшлүүлэхгүй болвол одоо дэлхийн хэмжээнд энэ доктортой байдал, дэлхийн эдийн засгийн байдлыг зөв оновчтой удирдах те глобалчлал үүсэж байгаа энэ үед бол тэднийг ч гэсэн сургах ур чадвартай техникийн чадварыг ч гэсэн дээшлүүлэх маш их нөгөө шаардлага гарч байгаа учраас ийм чиглэлийн хөтөлбөрүүдийг их явуулдаг болсон байна. Хамгийн гол чиглэл нь манай институт өмнөх жилүүдэд бол улсын секторын нэгтлэн бодох бүртгэлийн стандартыг орчуулах тэрний сургалт судалгаан дээр хамтарч ажилладаг гэсэн бол энэ удаа бол улсын секторын санхүүгийн удирдлагыг бүхэлд нь ингээд нэг цогц хөтөлбөр болгож гаргаад зөвхөн мэрэгсэн нэгтлэн бодогчдыг одоо сургах биш те. Ер нь бол энэ улсын секторт ажиллаж байгаа тэрний удирдлаганд тогтолцоонд нь орж байгаа хүмүүст зориулагдсан юм цогц мэдээллийг орлох зорилгоор ингээд энэ хөтөлбөрийг боловсруулан ажилласан. 2023 оноос эхлүүлээд судалгаа бусад улс орнуудад яаж одоо энэ хөтөлбөрийг хэрэгжүүлдэг, энэ хөтөлбөр нь хэдэн үе шаттай байдгийг гэдгийг одоо олон улсын байгууллагууд те олон улсын институт, Канадагийн мэргэжлийн нэгтлэн бодогчдын институт, ACCA Английн мэргэжлийн нэгтлэн бодогчдын институт болон бусад одоо улс орнууд Дэлхийн банкны ч гэсэндээ вебсайтнаас одоо энэ чиглэлийн сургалтуудыг бид нэр судлаад агуулгын судлаад тэгээд тэр дундаасаа өөрийн одоо Монгол орны нөхцөл байдалд тохирсон тийм хөтөлбөрийг бол боловсруулахаар нэлээд их хэмжээний судалгаа, шинжилгээний ажил, уулзалтуудыг зохион байгуулад тэгээд ерөнхийдөө бол хөтөлбөр маань боловсрогдоод дуусж байгаа. Таны зүгээс төрийн байгууллагуудад ажиллаж байгаа санхүүжтэд хандаж хэлэх анхааруулах зүйл байна уу? За улсын секторын санхүүгийн удирдлагын хөтөлбөр бол дотроо нэг 4 бүрэлдэхүүн хэсэгтэй байгаа тий. Нэгдүгürt нь төсөвлөх яаж одоо улсын секторыг төсөвлөхийн, зөв төсөвлөхийн тий. Тэрний гүйцэтгэлийг яаж гаргахын, төсвийн гүйцэтгэл тэр дотор одоо зингийн худалдаа авалтыг яаж хийхин, төрийн сангийн үйл ажиллагаа гэдэг. Тэгээд одоо оновчтой нөгөө бэлэн мөнгөний удирдлага гэх мэт 3 дахь хэсэг нь бол хяналт шалгалт тэгээд ёс зүй гэсэн ийм хэсгүүдтэй байгаа. Тэгээд энэ хэсгүүдийг бол зөвхөн одоо нөгөө мэргэжлийн нэгтлэн бодогчдын институтад ажиллаж байгаа багш нар заахгүй. Энийг улсын секторт маш олон жил ажилласан туршлагатай тэр тухайн одоо нөгөө нэг сэдвийнхэн хүрээнд өөрийнхөө туршлагаар ярьж чадах те амьдралд тулгардаг асуудлууд тэрийг яаж даван туулж чадчихсэн талаарх одоо маш их нөгөө өргөн мэдлэгтэй гадаадуудад төгссөн ийм одоо нөгөө багш нараар бид нар заалгахаар одоо ажиллаж байна. Тэгээ хэрвээ та бүхэн одоо энэ чиглэлээр те одоо аудит хяналт төрийн аудит хийдэг, төрийн хяналт шалгалт хийдэг, төлөвлөлт хийдэг, тэгээд нэгтлэн бодох бүртгэл одоо хийдэг ийм хүмүүс байгаа бол олон жилийн туршлагатай одоо үнэхээр одоо Монгол тулгараад байгаа асуудлуудыг зөв шийдэж чадах гэж бодож байгаа бол чаддаг хүн гэж одоо бодож байгаа бол манай одоо институтэд хандаарай. Тэгвэл одоо бид нар нөгөө тэр чиглэлээр одоо нөгөө хичээлүүдэд улам боловсронгуй болгож улам одоо агуулгын хувьд баяжуулж ингэж заах юм. Улсын секторт ажиллаж байгаа санхүүчид, эдийн засагчид, нэгтлэн бодогчдын хувьд ингээд анзаараад хахад дандаа тустай ажилладаг. Өөрөөр хэлбэл нэгтлэн бодогчид бол зөвхөн тайлан балансаа л гаргаад идэх тий. Тэгээд тэрийгэл стандартын дагуу улсын секторын стандартын дагуу гаргадаг. Эдийн засагчид нь бол өөрсдийнхөө тооцоог л хийгээд байдаг. Төлөвлөж байгаа нөхдүүдтэй санхүүжид бол төлөвлөгөөгөө л хийгээд хамгийн гол нь улсын секторыг оновчтой зөв удирдна гэдэг бол энэ 4-5 одоо тэр хянжаа энэ 4-5 процессын ерөөсөө нийлмэл юм. Нэг асуудлыг мэдхгүйгээр нөгөөгийг хийн гэж ерөөсөө байхгүй. Тэгэхээр бүх юм ерөөсөө төлөвлөлтөөсөө эхлээл тэгээ дараа нь тэрийгэ гүйцэтгэхтэн тэр нэгтлэн бодогч эдийн засагчд орно. Тэгээ тэрийг нь дараа нь хянаж шалгах одоо хянагчид, аудиторууд, хяналт шалгалтын мэрэгчлэтнүүд орно. Тэгэхээр эдгээр бүх талаараа мэдлэгтэй байж энэ одоо Монгол улсын санхүүгийн удирдлагыг бол оновчтой авч явна гэсэн. Өмнө нь бол ерөөсөө бүх юм ингээд тустай байдаг учраас энэ оновчгүй одоо санхүүгийн менежментийн үр дүнд одоо эдийн засаг яаж хямарч जैन те энэ болсон гэж үзээд бид нар энэ хөтөлбөрийг бол боловсруулж үр дүнгээ л өгөх гэсэн зорилготой хаа. Баярлалаа.
CPA Voice хөтөлбөрийн энэ удаагийн дугаарын түрээд өндөрлөж байна. Энэ удаагийн хөтөлбөрөөр бид улсын секторын санхүүгийн удирдлага болон түүнтэй холбоотой асуудлаар ярилцлаа. Хөтөлбөрт хүрэлцэн ярьж бидэнтэй санал солилцож мэдээлэл өгсөн зочдод баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.